За би хар хором дээр асуулт авцсан. Энэ байгууллагт байгаа тосготууд байгаа шүү дээ. Монгол улсад 12 тосгон байгаа улсын хэмжээнд. Одоо захирагчийн ажлын албатай, тийм ээ. Тэгээд тэнд нь хүн ам ихтэй тосготууд дээр төрийн үйлчлэгээ авах гээд ирэхээр нөгөө төсөв оронтой байхгүйгээс болоод тухайлах юм бол одоо газрын харилцаатай холбоотой, татвартай холбоотой өшөө юу гэдэг ийм үйлчлэгээнүүдээ иргэд авч чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ хууль чинь шинжилсэн найруулга чинь зорилго чинь тэрийг бий болгоё гэдэг л зорилго шүү дээ. Тэгэхээр энэ зүйл нь цаашдаа ингээд хэрэгжээд явна гэж ойлгох уу? Тэгээд оронтой төсвийг нь хаанаас яаж шийдэх вэ гэдэг асуудал асуусан. За ажлын энэ дээр микрофон. Эрдэнэ болгон. За хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль бол 2026 оны 6 сарын 1-ээс дагаж мөрдөд эхэлсэн учраас энэ хуулиараа бол энэ тосгоны асуудал бол зохицуулагдаад явна. Тэгэхээр бол энэ дээр бол тийм хариулттай байна. Төсөв хөрөнгөний хувьд бол хот тосгоны тухайн орон нутгаас бол энэ асуудлыг бол шийдээд явах боломжтой гэж ингэж харж байна. За тулсан амар сайхан сайд нэмэлт хариулт. Тэгээд тухайн гишүүний асуултанд нэмэлт хариулахад одоо орон нутгийн тосгон байгуулагчийн тосгонд төрийн үйлчлэгийг өргөхөд бол тухайн одоо засаг захааны нэгж орон нутаг, аймаг орон нутаг эсвэл нийслэлийг болвол нийслэлийн төсөв хөрөнгө одоо санхүү тусгаад тэгээд одоо төрийн үйлчлэгээ шийдвэрлээд явах боломжтой.